Брахми бичиг нь манай эртний өмнөх 3 дугаар зууны үед Энэтхэгт үүссэн бөгөөд Ашок хааны зарилгаар бурхны шашны түгээн дэлгэрүүлэх гол бичиг үсэг болж байжээ. Сүүлээс баруун тишээ гэдэг чи одоо эндээс эхлээд л шинэ гэсэн үг л дээ. Юу гэдгийг одоо бити нэр хагаан дэгэн шинэн бодэ сатва төрхэ хагаан бода хагааны окажуу гэдэг ингээд уншина. Тэгэхээр энэ өвөг монгол хэл. Өвөг монгол хэлний ийм одоо юм. За энэний доторх агуулга нь бол одоо Түргийн хаант улсын тэр ихэнх үед одоо хаад дээдсийн зориулаад тийм хүндэтгэл тайлга дахилгын одоо ёслолыг энд бол тодорхой бичсэн байж байгаа. Ингээд энэ бол яг нь бол энэ бичээсээ бол онгошиж гаргахтаар бол өөрөөр хэлбэл Монгол өзөг бичиг бол өвөг хэл бол харин 13 дугаар зуунд байсан бишээ. Харин 13 дугаар зуунаас бүр 600 жилийн өмнө өөрөөр хэлбэл одоо Монгол хэл бол нэгэнтээ бол он толын 7 дугаар зууны эхний үеэсээр бол тухайн үеийн алтай төв энэ одоо нүүдэлч нь Ази Европын одоо нэг нүүдэлч нь төв Монгол хэл өргөн дэлгэрэн хэрэглэгдэж ясна мэдэгдэж байгаа юм аа.